Энэ нөгөө хамстертай амир хүмүүс андуурах ч юм уу төстэй харагдах талаар нөгөө богино үстэй ялгаа нь юу гэдэг юм бэ? Тий андуурдаг тэг хүмүүс усан хад ижиж хамстер дижээдэг гэл бас ярина. Маш ялгаатай. Мэдээж юуны хувьд биеийн хэмжээний хувьд бол асар ялгаатай. За хамстер ч баг усан ханы 11-т ч баг хүрэхгүй байгаа. Тэгээ яг Syrian hamster гэдэг том биетэй усан ханы хамстер бол томын хувьд бол том. Гэтэ энэ усан ханы хажууд бол жижигхэн. Тэгээ бусад хамстернууд бол бүр жижигхэн. Тэгээд биеийн хэмжээнээс гадна хоолтой хувьд бас ялгаатай. Усан болохоор цэвэр өвсөн тэжээлтэн, хамстерны хувьд гэвэл холимог тэжээлтэн яг өвс ногоодаа гиндэг ч гэсэн нэмэлтээр үр буудай зарим усан хамстернууд болохоор хатаасан шавж мавжаар хоолдог байхгүй юу. Тэгэхээр хоол тэжээлийн хувьд ч гэсэн ялгаатай болоод явчихж байгаа. Тэгээд наривчлаад хэлбэл тэжээхэд ч гэсэн хүүхдэд илүү цохимжтой талаасаа гэвэл хамстернаас илүү усан хамаагүй давуу талтай болоод явчихдаг.